байна уу та бүхэндээ ShareX програмын талаар танилцуулъя. ShareX програм бол үнэхээр гайхалтай програм миний. За та ямар нэгэн зүйлийг одоо ингээ өөрийн компьютер дээр байгаа ямар нэгэн зүйлийг өөрийн одоо мэддэг зүйлийг бусдад хуваалцахдаа ShareX програмыг ашиглах юм бол та илүү хялбар ShareX дээр юу хийж болохыг харъя. Тэгээ ShareX програм нь болохоор Windows үйлдвэрлэлийн систем ашигладаг хүмүүс ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр тухайн програмыг бүрэн ашиглах боломжтой байдаг. За учир нь гэвэл энэ нь болохоор нээлттэй ихийн програм хангамж байгаа. Хөгжүүлэлт нь бол байнга хийгддэг. За таны хамгийн сүүлийн одоо шинжилэлт нь болохоор 2020 оны 12 сарын 26-нд хийсэн гэсэн үг. 50 өдрийн өмнө хийгдсэн байна. Энэ. За тэгэхээр ShareX програм дээр нь юу хийж болохыг бүгдээрээ харъя. За тэгэхээр энэ зөвхөн одоо capture гэхээр энаараа одоо дэлгэцийн зураг нь таны дэлгэцэн дээр юу нээлттэй байна? Одоо таны компьютерийн дэлгэцэн дээр тэр бүх зургуудыг бол дурын хэмжээсээр ингээд авах боломжтой. За энэ гэхээр дэлгэцийн чинь бүтнээр нь авна. Одоо энэ за энийг ингээд бүтнээр нь авчихсан тийм ээ. За тэгэхээр монитор гэхээр яг ямар хэмжээтэй байгааг нь харуулна. За Windows гэхээр та ямар браузер дээр ямар одоо цонхнууд нээсэн байгаа, ямар програм нээсэн байгаа тэрийг чинь ингээд юуг нь авчиж болно. Одоо жишээлбэл би энэ өөрийнхөө вебсайтны зургийг авъя гэх юм бол шууд энэ дээр дарахаар миний вебсайтны ингээд зураг авчих шинэ. За тэгээд region гэхээр та яг нөгөө дурын хэмжээгээр одоо зөвхөн энэ хэсгийг авах гэх юм тийм ээ. Ингээд хэсэгчлэн авах боломжийг олгодог. За энэ болохоор за энэ зураг авахын төлөвүүд нь бол ихэд л маш олон төрөлтэй байгаа. Бараг 8 төрөл байна. За тэгэхээр энэ screen recording гэдэг нөгөө бидний дэлгэц зурчдаг програмууд л гэсэн үг. Тэрийг нь өөртөө хавалцсан байдаг гэсэн үг. За тэгэхээр энэ бол шилдэг дэлгэц зурчдаг програмд бол ShareX ордог. За ингээд screen recorder ингээ яг аль хэсгийг бичгүү одоо зөвхөн дэлгэцээ бүтнээр нь бичгүү зөвхөн одоо энэ хэсгийг ингээд бичээд явах уу гэдэг ингээд бүгдийг ингээд тохируулаад бичих боломжтой байдаг. За одоо чин OT. Тэгээд энэ дээр одоо ингээд дэлгэцсийнхээ одоо бичлэгийг юм хөдөлгөөнтэй зураг болгож болно. Энийг дараа. За мөн одоо ингээд scroll capture гэхээр заримдаа бидний нөгөө нэг зураг маань болохоор ингээд дэлгэсэнд багтахгүй ингээд заавал scroll дарж ингээд гүйлгдэг штеп. Одоо чинь ингээд багтахгүй. Тэр тохиолдолд энийг болгоод ингээд гүйлгээд ингээд зураг болгоод ингээд авах боломжтой. Ийм олон төрлөөр бол дэлгэцийн зураг, видео бичлэг хийж болтох нэ. За тэгээд авч бэлдсэн зүйлээ болохоор бид нэр шууд одоо бусдад хуваалцахдаа эндээсээ шууд ширэлцэж болно. Одоо жишээлбэл энэ ShareX болохоор маш олон одоо програмуудаа одоо ингээд холбогдож буюу одоо integration хийгдэж ажилтдаг гэсэн үг. Холбогдоод ажилтдаг. Тухайлбал одоо энэ Google Photo, Twitter тэгэл энээрээ Flickr тэгээд ImageShack за Google Drive, OneDrive, одоо Dropbox тэгээд ерөөсөө YouTube гэлэр нь маш олон одоо social платформуд тэгээд мөн одоо cloud storage-тай холбогддог гэж ойлгож байна. За ингэснийхаа ингээд эднэрийг болохоор бүгдийг ингээд integration хийгээд ингээд холбоод өчтдөг байгаа. За тэгээд upload одоо мөн энд нь бас юм тохируулуудыг хийж өгдөг. За жишээлбэл зураг авсны дараа одоо жишээлбэл би ингээд за нэг юм за би энэний зургийг авъя тийм ээ. Өөрөө юу. За энэ зургийг авсны дараа ямар цонх нээгдэх вэ? Ямар үйлдэл хийхдгээр энэ цонхуудыг нээж хүүгэдгийг бас мөн тохируулж өгдөг. За одоо жишээлбэл энэ after capture text энэ яхаа одоо ингээ хадгалах гэсэн энэ цонхыг гаргаж өгөх юм уу? Энэ save thumbnail image яхаа юм уу гэл энэрэ. Тэс энэ дээр энэ бүдийг ингээ тохируулаад өчөж болно. Одоо жишээлбэл quick access гэдгийг сонгочих. Эффект оруулж болно. Эсвэл image editor гэдгийг сонгоч. Тэгэх юм бол одоо шууд зураг авангууд тухайн цонхнууд нь бол нээгддэг байгаа. За одоо жишээлбэл би энийг авчи. За тэгэхээр энэ хардаа
зургийг одоо хадгалаад апплод буюу одоо шууд одоо би хэрвээ Google Drive руу хадгална гэж тохируулсан гоо шууд хадгалаад энэ URL-ийг копидж аавна, эсвэл зургийг хадгална, эсвэл тухайн зургийг болохоор одоо засварлаж болно. Гэх ч юм уу, тэгээд маш олон юм юунуудыг бол автоматжуулаад өгчдөг. За ингэснийхаа дараа апплод хийсний дараа яах вэ? Жишээлбэл Google Drive руу хуусны дараа би яах юм? Хуусны дараа болохоор энэ share URL гэдэг нь одоо Facebook дээр шеэрлэх юм уу, Messenger руугаа шеэрлэх юм уу, өөр ямар платформудаар шеэрлэх ингээд энэ бүх юмнуудын шууд автоматар ингээд short rule гэхээр одоо зарим линкүүд амар урт байдаг шүү дээ. Тэрийг шууд ингээд богино болгоод авах уу гэдэл маш олон ийм үйлдэлүүдийг бидний хийдэг үйлдэлүүдийг ингээд хөнгөвчилж өгдөг байгаа Share-X мэн. Tools дотор нэр маш их юм байдаг. Одоо энэ өнгийг тэгэл энэ зураг засварлах, тэгэл энэ QR код үүсгэх, тэгээд нөгөө нэг image splitter гэдэг нэг зургийг ингээд тэнцүү хідэн хуваах юм. Одоо жишээлбэл хідэн баг нь мөр болгож хуваах уу гэх тохируулгууд бас хэрэглүүрүүд бас байгаа. За энэ одоо видео хөрвүүлэгчтэй. Тэгээ видео нөгөө thumbnails гэдэг тийм. Тийм зүйлийг бүтээх. Тэгээл энэ маш олон төлөвүүдийг бол уртаа авахсан байдаг. Тэгэхээр ерөөсөө та ямар нэг юм хуваалцах байгаа бол тэр хуваалцах процессыг илүү одоо хялбар болгож өгдөг л гэж ойлгож байна. За тэгээд одоо гараас одоо дуудчихын одоо shot гэдгийг бас ингээд тохируулж өгнө. Дэлгэсний зураг авахтаа өөртөө тохируулаад ингээд явчихна. За одоо жишээлбэл би дэлгэц зочдөг зургийг Ctrl Alt Z гэсэн энэ товчийг дарангуут л дэлгэц бичээд эхлэнэ гэсэн үг. Тэгэл энэ capturing галерейс бүх зүйлүүд нь ингээд тохируулах боломжтой л гэсэн үг. За тэгээд дараагийн бичлэгээр энэ Share-X-ээр нь одоо Share-X-ийн эднэрийг тэгээл энэ workflows түүлсүүдийг ер нь хэрхэн ашигладгийг цорол бичлэг болгоод оруулаад ивэ.